тоглогч гарцсан байгаа. Шүрэн цэцэг довтлоо оновчтой болсон. Тоглолтын тооны харьцааг 2-1 болгоод тэрэн дээр маш өвчин тоглолтыг үзүүлж чадсан. Өнөр зайд маш том зай гарцсан. Холын зай шидэлт оновчтой. За нэг шидэлт нь унаад дахиад нэг удаа 2 тууламж. Карман. Завдах тайлбар хоноод орсон. Гоё төгсгөл байна. Зүүндээ явж ороо баруун гараа ийхвлэхгээгүй. Монголын лиг дээрээ 2 дахь тоглолтод оролцож байгаа. Шүрэн цэцгийн довтлоо оновчтой. Дундс нурууны үед бас тун ойролцоол юм аа. Баг байна да. Тунгалаг хамгийн сайн шиддэг зэг нэ. Зөвчтэй бол гарцаа байхгүй. Холын зай шидэлт амжилттай. Орон зайд гаргаж өглөө дөө. Карман. 17 шот дундын зай шидэлт амжилттай. За энэ тоглогчийн шидэлтийн гүйцэтгэх Цаг байгаа одоогийн байдлаар бол дебют тоглолтод одоо 30-аас дээш он авсан юм тоглогч үү дээ. За тэгээд Джефферсон дээр ч гэсэн бэлдэж гарч ирсэн 10 тугийн хамгаалт туссан. Номер 1 давхар хамгаалтанд орсон сул тоглогч олж өгч чадсан. Инхтул 3 шидэд алдсан байгаа. Энэ удаа шидэлт оновчтой болсон. Базар гөрвийн инхтул тоглолтын тооны харьцааг ердөө 1-1 зэрэгтэй болгоод ойртууллаа. Джефферсон за ёстой гүйцэгдэх бие хүчээр дэлдэх тоглогч алгаа. 4 үйлрэл дараалан 15 оноо 5 самбар дунжсан юм дамжиж шүү дээ. Энэ үед Нарангогийн холын зай шидэлт зөөрөх дунж байна. Сөрөс дэшон аавал дээш дараас холын зай шидэлтүүдийг хангасан да. За нөгөө талаас тоглолт төр дор хориг байдлаа. Нийцэг дээрээс 2 шидэлтийг хангаж чадлаа. Джефферсон довтлоо оновчтой. За нэг байрлалын давыг аваад за Солонго ямартайч бөмбөгийг авч үлдэж чадлаа. Өнөр зай залтнуудаас явуулсан. Өнөр зайны шидэлт амжилттай болсон. 10 багаас 2 дараалсан 3 оноо хасдаг заавар шоо. Өнөр зай хурдан довтлоонд гараад ирсэн хамгаалагчийн өрлөөр бие гээд найдвартай төгсөж байна. Амин гол гарч ирээд хулан дээр ирсэн дамжуулт өнөр зай хангалттай зай гараад ирсэн. Олон зай шидэлт амжилттай. За өнөөдөр ингээд 3 дахь удаага олон зай шидэлт өгнө болоо. Нэгтэл за нэг дамжуулах гэж зангаад өөрөө холын зай шидэлтийг гүйцэтгсэн. Хариуг нь тэр доорн барьлаа. Өгсөн хамгаалт маш сайн болсон. Карман наан нэг тоглогч сул байгаа. Өөрөө довтж байгаа юм байна. За тоглолт тэгснээс хойш ер нь ийм довтлогоо төдийлөн гүйцэтгээгүй шүү. Дундын бөмбөг ирсэн. Заслааны эсрэг хөдлөөд тавшин дээр гаргаад өгсөн. Инхтул 3-аас шидэлт амжилттай. За өнгөрсөн үйлрэл заяа доошо дамжуулт гаргаад өгсөн. Номин ямар гоё хүлээцтэй довтлогоо вэ? Хамгаалагчаа тохиж гаргаад өндөр зайг эсрэг. За шүрэн цэцгийн эсрэг энэ хамгаалтууд том мэдрэмжтэй болсон хэдий хангалттай хэмжээнд хязгаарлаж чадсангүй. Эргэж хараа дундын зай шидэлтийг гүйцэтгсэн. За улирлын дунд 29 оноо 4.3 дамжуулалт 1.7 бөмбөг таслалт гээд маш өндөр жигдэх үзүүлэлт харагдаж байна. Алтол багаас номин хомжороо дамжуултыг гаргасан. Нарангоо сув суулах холын зай шидэлтийг амжилттай болгожээ. За ээж дараалсан оноо өнөр зай хомжороод их гой сулсандаа Карман энэ удаа суул шийдсэн анхаар өндөр дорно өгчээ. Оновч их тааруулсан. Урагшаа урдан довтлогоо ихэлсэн. Номин алхамт ихлүүлсэн. Довтлогоо амжилттай болсон юм алдаа салгаж байна. Соццэг хамгаалж байгаа да. За цөөхөнж минь авдаас тоглолоо. Джефферсон төгсөлөө дүүсэн. Үнэхээр гайхалтай. Тогтоор шийдсэн. Өнөр заяа. Холын зай шидэлт оновчтой. За өнөөдөр алдахгүй нэ. Батглаа өнөр заяа өндөр. Тэгэл тааруу байна. Нөгөө талаас номин завшин дээр шидэлтэй хаацсан. Зол заяа 2 дахь боломж үсгэж байна гарлаа. Гаштай зүг зөвхөн зүүн бодлоо. Джефферсон хурдаар илүү өргсөн. Хоёр хамгаалагчийн эсрэг хизээ байдлаас тавцсан үдээж. Зогсон. 9 буюу 8 самраар илүү байсан бол эхний хагасны төгсгөл 23-20 болоод Алтаа удаагс илүү олон самбар авснаар өндөрлүүлсэн байна. За шидэлтүүдээр нь унхайлаад эхэллээ шүү. Тунгадаг. За нэг төгөж гаргаад дундын зай шидэлтийг гүйцэтгсэн явжгүй соног 2-оор ахиуллаа. За довтлооноос гол унж байгаа. Заяа шүрэнцэг төгсөн дамжуул шүрэнцэг болтайлбараа яваад орсон. Довтлоог тооцсон нэмээд алдаа үлээсэн. Нарангой байсан юм байна. Бисмогод 20 цаг 40 минутаас өнөөдрийн сүүлчийн тоглолтыг хийх хуваартай байгаа. Сондрмогийн соццэг. Хэвээр заяа сув суул 3 оноо шидэл гүйцэтгсэн. Шидэлтэй алдсан ч номын эрдэнэ араас орж ирээд оноогоо ахиуллаа. Хамгаалтыг задлах бас тийм ч амар бол биш байна да. Энэ удаа гэхдээ хамгаалтын шийдэлт за үүлээлэг хоцорсон түнээр өнөр заяа 3 оноогоо шийдчихлээ. Өнөөдөр дамжуулах тоглогч хайж байгаа. Нарангойг олж харж чадсан. Нарангойгийн довтлогоо оновчтой болсон. Нэмээд алдаа салгацсан. За сул тоглогчийг хайж байгаа номын эрдэнэ 45 дараас 3 оноо шидлэг амжилттай болгосон.
Загсаар алтан багт хамгаалагч хүрсэн зүрүүд ямар тааруу дамжуулт вэ? Кармен. За заяаг эсрэг нэг эсрэг тоглоход орсон. Ануг авлаа. За заяач эсрэг төдөлөв. Урагшаа дамжуулалт эзэндээ ирсэн бүгний шилжилт гоё болсон. Номын эрдэнэ багийнхаа жавт хоног авсан. Энэ үед 10 багаас чиглэсэн боловч хүлээж авч чадсангүй бүгний төлөө тэмцэл шүрэн цэцэг ададгүйгоо оноо олж чадсан. Гэснээр энэ тоглолтод бүгд таслагдсан. Урдан давханд өнөр заяа шалгаж өгсөн амжилт Кармен давталгын амжилттай болсон юм дадаа салгаж байна. Зөвхөн дээр сууларсан даа шидэлтэй аадсан. Хоёр дахь болжийг шүрэн цэцэг үүсгэсэн. За өөрөө давтгоо төгсгсөн. Шүрэн цэцэг бол өнөөдөр эсрэг багийн бодолтой байх байдаг харъя. Сод цэцэг өндөрт самбартад явуулсан давталгын амжилттай. За 10-ийн 1. Кармен. Тунгалаг дээр хангалттай зай үүссэн. Тунгалаг сул шийдсэн. Шийдэл цагаар дуунсан. Сод цэцэг. За тунгалаг их холоос шийдэл гүйцэтгсэн. Тунгалагын шийдэл цагаар дуунсан шүү. Зангиснаар хоног зэрэг багаас ээштраас үн цогцолтонд орсон. Будтайлбай төгсөн дамжуулт номын эрдний оноо олж хөрлөө. Тэндээсээ тоглолт үргэлжлүүлэхийн султаа сая харагдлаа да. Өнөр заяа 3-аас бодогдох өнөр заяа саяны шийдэлээр хувийнхаа үргэлжлээ дээ ерөөсөө. За бодогдох өнөр заяа 20 оноо 6 самбар 5 ашигтай дамжуулал 50-аас дээш үеийн тоглолт 5 бөмбөг таслаа. Нэгдүгээр Нарангороо давуулж гисэн. Нарангоо 3-аас шийдэлтэй аадсан. Номын эрдэнэ 2 дахь бодолжийг үүсгэсэн. Тоглолтоо унгаж чадлаа нэмээд адаа салгацсан. Жохон л дутлаад урагшаа урдан давтгаанд гараад ирсэн. Ямар гоё давталгаа вэ? Яманы Жефферсон шүрд харуулж энэ өнөөдрийн тоглолтод тунгалаг 45-аас өмнөх шидэлтэй алдсан байсан. Энэ удаа КЖ шүрд шидэлтэй Дунгал тоглолтод оролцсон. Тунгалаг. За хөдөлгөөн төр зүүж ороод хөөргөд явуулсан. Тунгалагын давталгаа амжилттай болсон. Багад авсан. Жефферсон маш урдтай давталгааг эхлүүлсэндээ Нарангойгийн давталгаа юу гэж Солонг. За одоо тэдэнд найдвартай оноо хэрэгтэй. Кармен 3-аас шийдэл оновчтой болсон. За хамгаалал ингээд үзэгчтэй тоглолт өндөрлөж байгаа юм байна. Алтан од болон 10-т гэсэн хоёр багийн тоглолт маш сонирхолтой дөрвийн дур ширүү өрсөлдөөд явагдсны эцэст үр дүн 73-77-гийн харьцаатайгаар 10 багийн ялтаар өндөрлж байна.